Зөвхөн heat map чиглэж хэрхэн 100 pip ярилж авах. Энэ бол айгүй амархан зүйл. Яаж явах юм? За одоо энийг харах юм бол хэдүүлээд нь доор нь 38 contract-ийн buy limit байна тий. За энэ buy limit дээр ирэхээр хэдүүлээ long ярилчанд орё гэсэн төлөвлөгөөтэй. За энэ доошоо орж ирээд fill хийлээ. За дээшээ өсөж гарч ирээд buy-аар төлөх чинь тийм үү. За тэгээд дахиад энэ дээрээ хүчтэй ордер орж ирж чинь. За энийг биелүүллээ. Buy-рууд орж ирлээ. За энэ дээрээ хэдүүлээ long орно. За энэ дээр long ороод хаа хүртэл барих юм бэ гэвэл яг энгийн чартаар бол арай дээр харагдах. За энэ дээрээ хэдүүлээ орсон. За SL маань энэ доор байна. Энэ доор байна. За TP маань хаана авах юм бэ гэхээр value-ороо low. За яг энэ position-ийнхаа value-ороо low дээр байна. Value-ороо low дээр. За тэгэхээр хэдүүлээ нэг энэ хоёрын хооронд нэг ийм арилжаа хийлээ шүү дээ. SL маань доорлт маань дээшээ 100 pip 30 pip stop lossтай дээшээ 100 pip. За энийгээ дээшээ яаж баталгаатай барих юм бэ гэдгийг харах юм бол дээшээ одоо ийм ордерд гарч яваад шүү дээ. Тэгэхээр энэ чинь улам дээшээ татчихна. За хоёрдугаар энэ дээрээ layer spoof ороод ирж байна тийм үү? Layer spoof. Ийм spoof орж ирж байгаа гэдэг чинь дээшээ маш хүчтэй цоронцлогдож татна гэсэн үг. За дээшээ нэлээд хүчтэй цоронцлогдож татлаа гэдгийг мэдчихлээ. За тэнгуү дахиад энэ 26 контракт болоо 27 гэдэг контракт. За энэ хоёр маань дээшээ улам татаад өгч чинь гэсэн үг байхгүй. Тэгээд дээшээ барьлаа. Нэг биелүүллээ. TP авчин тийм үү энэ дээрээ. So ийм амархан 100 pip-ийг ер нь барих маш амархан байх юм байна. Ганцхан heat map-ийг ашиглаад за ийм арилжаа